Миний бахархал нэвтрүүлгийн энэ удаагийн дугаард зэвсэг түвшний 326 дугаар ангийн байлдагчдын чин сэтгэлийн үгсийг хүргэж байна. Манай зэрэг татлагын өмнөх өдөр надтай чадалж байхдаа цэргийн татлах дээр өнгээд. Тэгээд надад бас яг тэр өдрөнд бас татлах гэж таарад би маргааш нь араас нь очсон байхгүй. Гэсэн чинь айл анги руу явж байгааг мэдээгүй. Би тэгээд араас нь санаандгүй байдлаар нэг анги таарад. Тэгээд бид тэр нэг онжаа болсон. Би ч бас өөрөө юм. Хүний өгөрс авдагсан. Тэгээд дагаа өөр зааханд яваад тэр нэг гин жил. Тэгэл би заа. Тэгэл яг яваал үзсэн гоё л зэрэг. Зэрэгт явсан бас болж байна. За мэдээ цэргийн хүний бахархууд бол одоо яг бага наснасаа цэргийн хүн болъё гэж мөрөөдөж байсан. Тэрнийхээ дагуу одоо хувийн талаасаа бол өссөн мэрэгчлэрээ цэргийн сургууль илсэн орж одоо шатраалсан сургууль дамжаануудыг дүүрэг төгсөөд одоо өдний зэрэгтэй явж байгаагаар бол бахархдаг. Тэр тундаа бол зенит гэдэг ангийг сонгоод тэгээд энэ зенит гэдэг нь агаарын цэлтэй тэмцэлийг болох үндсэн үүрэгтэй. Энэ мэрэгжлийг бас тухайн үед одоо Оросд тасгалгүй бэлддэг байсан. Монгол улсад бол одоо 90 он гарснаас хойш бэлтгэж эхэлсэн. Тэгээд одоо энэ мэрэгжлийг эзэмсэндээ бол хүмүүс бол үнэхээр бахархдаг. Миний бахархал юм бол ерөнхийдөө манай аав ээж хаваа үгүй зэрэг. Манай өөрөө ингээд бизнес хэрэгээр 25 жил ажиллаад одоо систем болсон байна. Тэгээд ерөнхийдөө аавгаас байгаа бэлтгэл цэргийн газар олон жил явсан байна. Аавгаа нэг дагаа мэддэг болсон хэрэгээр одоо хийдэг бүх юм надад аим гоё. Ер нь цэргийн хүн бол одоо тухайн аль ч үндэсний цэргийн хүн бол улс эх орноо одоо халдшуулах мэдээ хамгаалж байгаад л бахархдаг байх гэж боддог. За миний хувьд бол зенит гэдэг мэрэгжил маань өөрөө агарын цэлтэй одоо тэмцэл явуулдаг гэдэг утгаараа агарын орон зайн хөлийг одоо тасралтгүй одоо хянаж хамгаалж үүрэг хүлээсэн цагт одоо мэрэгжлийн ур чадварыг ашиглаж эх орноо хамгаалахдаа бэлэн байдаг. Энэ мэрэгчлэр бол бахархаж байна. Байлдагч Алтан Шалаа 15 настайгаас өсчний мэрэгжил эзэмшсэн. Эрхүүд би оюутан байлаа. Энд ирээд хэлчин болсон гэдэг нэгэн киноны алдартай үг байдаг бол өсчин хүү цэрэгт ирээд өсний мэрэгжлээ үргэлжлүүлэн ангийнхаа дайчид гэлтгүй бүх ажилтан албан хаагчдын үсийг засдаг болжээ. 15 настай байхдаа засч эхэлсэн. 9 төгсөөж нөгөө коллеж мэрэгжил сонгох юу байсан. Тэгээд суралцах хэрэгтэй болоод. Тэгээд эхний үйлрэлээ бол гагнуурын ангиар сурчсан. Тэгээд нэг хичээлээ таслаад явчихсан юм. Чи өснөө ангиар багш. Үсээ бодголоо гээд яг тэгээ ээзгүй явчихсан болохоор. Тэгээд ороод үсээ бодож байгаа нь эвтэйг юм шиг харагдсан юм шиг. Тэгээд 2 дугаар үйлрэлээс манай анги руу орж ирээ гээд. Би гэрийнхэнтэйгээ ярилцаад болъё гээд. Өөрөө очиод гэрийнхэнтэйгээ ярилцаад би ингэ гэсэн юм аа гэсэн. За өөрөө мэдэхгүй даа гээд. Тэгээд шууд маргааш нь менежер рүү ороод ангиас солимоор байна гэдэг. Тэгээд ангиас солимоор өсчингийн ангид орсон. Тэгээд өсчингийн ангид ороод хэрэгтэй сенс үсний машин сам мэдрээгээд бүх багчнуудаа аваад тэгээд нэг өмнө гагнуурын ангид нөгөө сурч ирсэн болохоор бага хэрэгтэй хүмүүстэй тэднэрийг оруулж иж үсийн засч тэгэж юу дадлах гэсэн. 100 айл хангаа хотгонд UBS Barbershop гэдэг. Тэнд ажиллаж байсан. Central Tower Axe Studio гэдэг газар ажиллаж байгаа. Тэтэй өсчих юм. Одоо болохоор дээдлээ сонгосоолоор аваад уусгаад тэгээд хажуугаар нь нөгөө нэг байнгын бүрэлдэхүүнийх одоо энэ ангид ажиллаж байгаа дарга нар гэсэн үг. Тэднийхээ усыг засаж байгаа. Тэнд гоёлын цэцлэг байдаг гэж байж байх уу гэдэг асууж байна. Ерөнхийдөө эрэгтэй хүн манайх бол тийм гоёлын цэцлэг гэдэг юм тусдаа ер нь байдаг. Халзанд. Халзан хүмүүст бол ерөнхийдөө яг тэрийн нэг эвтэйг харагдахаар болгоод алгалж малглаад авахгүйгээр тэгээд гоё уусгаад тийм тохируулаад уусгаад гоё захлаад өгөхөд ер нь байж болчихсон. Одоо ингээ миний нүдэнд та нар бүгдээрээ л адилхан харагдаад байна шүү. Энд ч өөр засалтай нь. Энэ бидэд болохоор яг бүгдээр яг адилхан байна. Юу гэдэг засалт гэлээ? Энэ баазкат талдаад орно гэсэн үг. Баазкат гэдэг. Энэ дээдлийн ингээд сонгосон улаараа аваад тэнгуүлээ 3 талын ингээ уусгаад авна гэсэн үг. Тэгэхээр цэргүүд бол бүгдээрээ халдсан байдаг, бүгдээрээ засалт нь адилхан гэдэг үг бол үгүй юм байна тий? Тэгээ бусад ангиуд болохоор ер нь
тавгалж авдаг. Танаа? Тий. Манайх болохоор яг дээдлийн сонгосуулаар аваад нөгөө би өөрөө засж байгаа болохоор 3 талын уусгаад эвтэг харагдах. Үснийг нь онцлогоос хамаараа толгойн хэлбэр, үсний ширхэг идрээс хамаараад юм бол. Эсвэл толгойных нь хэлбэр нүүрэнд нь ч гэсэн тааруулах уу? Тий. Тий. Ер нь бүр ингээд гялан болгодог хүн ч байгаа юм. Огт ус болдог. Одоо нэг жижиг чин санаах. Тэг хацсан. Ер нь тэгвэл танаач ястаа айгүй мундаг өсчөнтэй бүгдээр их ганга юм шүү. Тэгээ энэ жил ер нь өсчөнтэй их амар байна л гэдэг чинь. Тэгэхээр манайха одтой өсчөнтэй бүгдээр баяр хүргэхгүй. Тандрын үсийг ер нь онцлогтой гоё засч чадж байгаа юу? Яг үнэн үү? Танаа өсчих сайн өсчих юм уу? За өсчөнтэй дахиад баяр хүргэе. Баярлалаа. Тандрын хамгийн гоё үстэй сайн юм байна уу? Хамгийн гоё засч надаа. Өсчөрэй адилхан байна уу? Бүгдээр адилхан ба. Тэгээд одоо арай ондоо харагдаж байгаа хэд нь болохоор нөгөө юу үснийхээ ширхэг бүртгэн шингээс хамаараад ондоо. Та нарын үсийг засахдаа ямар нэгэн ядуур гарч байна уу? Үгүй. Тэгвэл үсээ илүү гоё засуулахын тулд үсчиндээ хамгаалах уу? Үгүй. Тэгэхээр чинийхээ илүү гоё засах баярлалаа. Сибирийн зам утцууа уйлан хөөрөө дуудаан хасин сэргэрчөө дуудаан хэчвэхөө дахин орнилэн хамгаалан босч таяровнилэн оммогон зогсож ататдасник өвлөдөн дарсан нөхөдмийн буцаж явнаа дахин орнилэн хамгаалан босч таяровнилэн оммогон зогсож ататдасник өвлөдөн дарсан нөхөдмийн буцаж явнаа бахархал гэвэл тэгэл. Минь найз одоо надтай зөвгөн надтай яг энэ онжа болж ам цэргийн алба хааж байгаа. Нэрийн Тун баяр гэдэг тэн зоож байна. Надтай байнгын ойр дотн байж надад байнгын тусч дэмждэг болохоор минь найзаар их бахархдаг. Маа найз зэрэг татлагын өмнөх өдөр надтай чадалж байхдаа цэргийн татлах дээр байна гэдэг. Тэгээд надад бас яг тэр өдрөнд бас татлах гэж таарад би маргааш нараас нь очсон байхгүй. Гэсэн чинь айл анги руу явж байгааг мэдээгүй. Би тэгээд араас нь санаандгүй байдлаар нэг анги таарад. Тэгээд бид нэг онжаа болсон. Юу таньдаг царай бай гэж ороод ирсэн шууд. Манай нэм давын болрог гэдэг. Яраас нь. За, миний бахархал гэвэл би гэр бүл гэж. Гэр бүл, аав ээж, найз нөхөд. Яг гэр бүл гэхээр зөвхөн яг хамаатан цэсэн төрөл биш. Зөвхөн миний хайрладаг хүмүүс нь гэр бүл гэж. Тэгээд аавда хамгийн хайртай шүү гэж хэлээ та. Санжина. Зэнтэй гэсэн. Санаад уйлмар санагдав. Тийм. Тийм гэдгээ тэгээ ямар сайн. Чи гоё уянгалаг хэлж. Тандрын хувьд бол эрэгтэй хүмүүсийн хувьд уйлах гэдэг бол жоохон хэцүүтэй зүйл үгүй юу? Одоо нэг зүйл одоо ингээд аав ээж хавар ингээд хурж байгаа дөрөв бол шал өөрлөлтөө. Тэгээд ингээд өөр газар ингээд хамт байхгүй байгаа мөртлөө өөрлөлтөө бас жоохон эвгүй санагдав. Яг чүүртэй гэхээсээ илүү арай санаа зовноор юм. Чи тэгэж уйлж үзсэн үү? 2-3 удаа болсон. За яагаад? Нэг нь яг ингээд нэг сэтгэл жоохон тиймхэн байсан бол тэр нэгснээ ээжийнхаа тэр нэг аргадаас нэг ойлжсэн. Яг тийм нэг уйлмар юм болоод. Тэгээ нэг эмээгээ үүд болоход нэг аав ээж хавар сөрж иж нэг уйлжсэн. Тэгэхэд тэрнээс бид нар өөрөөр энэ бурхан үг ашиг
Өдөр тийм бүхий ойлгоход 3 гэж. Өдөртэй юм шүү. Өөрөөр ч хийдэг юм байх хэрэгтэй. Нэг бол амар Рефлекс л болсон юм нь л тэгээд байнга тийм үгүй ойлголоо. Гүйцэтгэе гэл. Найзтай юу? Хайртай юу? Найзтай юу гэж хэлмээрээ. хайр тийшээ би хэлдэг надад хандаа. Чи дүү 5 гэжлээс цай. Чиний бахархал. Блин. Наа багт хот тогтчлолд ажилладаг ус. Тэ багын аавгаа дагаж явах дуртай. Байнга л дагаж явдаг. Дагуулж явахгүй л уйлал. Бүхэл юмд тусалдаг ус юм тэ. Багын л аавсаа олж үзэг бүх юм. Өдөө зэрэгтэй өсгсөн баярлал. Хайртай шүү. Гэр бүл тэгээд нэг бодлоо зэрэг төрсөндөө бас борхож байгаа. Нөгөө олон найзуудтай тэгээд олон ам жаавтай болж. Тэгээд бас ганцаараа ч хэрэггүй. Сумья түн баяраас бид гурав чинь нэг анги хөвгт бага анги. Тэгэл бас баярлал. Гурлаа нэг дор ирсэн юм байна тий. Тэгээд нэг дөрс. Аханд цэгэрч яваад үзээ. Ядтаа хүнээс нэг үг даагаад нэг би ч бас өөрөө амар хүнээ өгөр савдаг байсан. Тэгээд дагаа өөрөө зааханд яваад руу нэг гин жил. Тэгэл би заа гэл. Тэгэл яг яваал үз гоё л зэрэг. Зэрэгт явсанд бас борхож байна. Гэр бүлийнхэнтэй болон найз зөвхөнтэй хайртай шүү гэж л дээ. Яг хайртай мó. Хайртай. Найз охиныгаа санаж байна уу? Найз зөвхөн жоохон санаж байна. Жохон санахаар гэж байна. Одоо зэрэгтээ ирээд барыг тасч байгаа. Жоохон санаж. Жохон санах. Одоо бол тэр цэргүүд дээрлэгдэг энэ төр бол домог уу? Домог. Бүлгэр Цаашаа цаашаа. үлгэр цаашаа. Тэр цаашаа. Тий. Бараг л түүх болцсон. Аа. Хооч яриа шиг. Тэгтэл одоо бид нар шиг хөгшин настай хүмүүст бол би энийгээ дээрлэхэд байдаг ч юм уу гэсэн бодол төрөөд байдаг шүү. Өө тийм байхгүй юус. Тэгэл одоо ер нь бол бүгд нэг орчин цагийн яриатай. Орчин цагийн цэрэг болохоор нэгнээ дээрлэх гадуурх юм ерөөсөө байхгүй. Ач богдын харуулнэх үү Аммагдан болоод тавинда Ахлын морцон хүүтэн аав минь хүү Амар болоод исэн гэлээ Ахлын морцон хүүтэн аав минь хүү Амар болоод исэн гэлээ Чихмэн хангаад байх чинь хөө Багын найз минь лусаа юм болов